Сайн уу манайхан. Өнөөдөр та нартай маш сонирхолтой тэр болгон хийгдээд байдаггүй ноёр комеди буюу бараан хошигнол жанрын киног ярьж хөр бэлтгэлээ. Нэрнээсээ сонирхол татсан энэхүү он сонирхолтой Ацаа хиймэр олон ангит киноны сонирхолтой баримтуудаас дурдхад уг киноны жүжигчдийн хоолой нь маш танил сонсогддог ба дөрүүдийн 80% орчуулгын киноны дуу оруулагч жүжигчид бүтээсэн. Мөн нэг сцен, нэг шот буюу тухайн мөчөд өрнөх бүх үзэгдлийг нэг удаагийн зураг авалтаар хийсэн юм шүү. Уг киноны хөгжмийн зохиол дээр дуучин ая зохиогч Магнолион, дүр сонголт дээр жүжигчдийн найруулагч Амар сайханаар ажилласан байна. Мөн уг кинонд гарч байгаа газар ус үйл явдал нь бүгд зохиомол өгөөд ёс бус үг хэллэг архитан цогтуурал хүчирхийл дагуулсан тул 18-аас дээш насны үзэгчид үзэхийг зөвлөж байгаа ажээ. Ацаа хиймэр олон ангит кинон Univision-ийн Монгол өгц нэмэгдсэн тул та бүхэн маань өөрсдөө шууд үзэх боломжтой байгаа шүү. Ингээд киноныхаа үйл явдал руу орцгоё. Киноны маань үйл явдал Ацаа хиймэр гэх ас бүглөө нэгэн сум дөрнөө. Малаа бэлчээж яваа хоёр жаахан хүүхэд унж байгаа дууны хадлаар ярилцсан. Эрэгтэй хүүхэд нь яаж дуугаа унаж тавхитыг гайхуулж байгаад хөдөө талд хаасаагүй байдаг жалга руу унуу гэтэл бүр майр том нөхөнд унаад уйлаад бүр сүйд мэд боллоо. Харин хамт явсан хэрсүү охин гүйж ирснэ. Найзыгаа яана гэд санаа тавиад сүйд болох юм болов гэсэн чинь юундаа гошигноод байгаа ингээд баг загнаж битэх шүү. Үүгийн уйлсан шалтгаан энэ нөхөнд нэг хүн хэвтэж байх ба нутгийн ах луудаа гэх чинь нүцгэн шахуу цус нүжиндөө утгаалцсан. Дээр нь битүү ялаа шумуул цугсан байгааг харахад байдал нэг л биш болж таарлаа шүү. Тийм ээ, харамсалтай нь тэр хүн аль хэдийн нас нөхцсөн байлаа. Энэ үйл явдлаа зэрэгцээд бидэнд айлын сүдрөвчөнд хонд хүрэх гэж байгаа итгэж яриатай элдвтэй нэгэн залууг харуулах ба тэрээр энэ хэцүү нэртэй сумынхаа цагдаа гэж байгаа. Хоньныхоо учрыг олчих гээд үйл тамаа цайж байтал гинтгэн утсан дуурч элд базаахгүй мэдээ сонссон бололтой царайн дүрсгийгээд хараалын үг амнаас унгаж гарваа. Тэр мэдээ нь онц ноцтой хүн амны хэрэг гарсан талаар байлаа. Цагдаа залууч ухаан жолоогүй хэргийн газар иртэл сумын төвийн хамаг амтан цугулчихсан. Луудаа маань хичнээн сайн хүн байлаа даа гэд магтаж хошуу нэмэрлэх нь нэмэрлж байгаа нь харагдана. Одоо гэхдээ талигаачийг ер нь амьдд нь ингэж магтаж сайжаадаг байсан юм болов да. Гэхдээ тэгээд өнөө хэргийн газар дээр нь бол элдвийн үйл явдал өрнөж байгаа маа. Нэг охин рил хийж байгаа болтой бүжиглээд жоох шиг. Нэг залуу түүнийг уцаараа бичээд хүүхдүүд хүртэл тэр дунд нь сонирчсан байдалтай байх ба. Томчууд нь хоорондоо ам уралдуулаад хий дэмий шаагилдаастай. Гэхдээ ер нь айж ичих сэжиглэх гэсэн ойлголт энэ хүмүүст юр алгаа. Суманд анхудаа ийм хүн дэрэг гарч байгаа учраас бүгд л амхандаа гайхаад байгаа болтой шүү. Хөөрхий цагдаач нөгөө хэдийгэ хэргийн газрыг чөдөөл төрийн цагдаа ирлээ инээ тэрийгээд хямгдах гээд үз тарлаа. Даанч түүний үгийг тоод сонсох хүн байтугай хойч тэнд байсангүй. Тэгж нэг юм хэргийн газраа арай гэж чөлөөлж аваад нэг мэдсэн төрийн цагдаа маань өнөөх цогцсны хажууд морь харчихсан зогсож явах шиг гүн сайхан гараа. Ер нь энэ киноны турш хэвийн биш олон хачин жигтэй үйл явдал гарах учраас та хэд маань битгий гахаарэ. Кинон ч бүгдээрээ өнгөө хүлээж авна шүү. Үзэг зөвлөгтөд аймгийн цагдаагийн газар тус суманд цагдаагийн төлөөлөгчөөр ажиллах Намсраа гэх ахмадыг томилж байгаа нь харагдана. Цагдаа маань өөрөө нэлээд л явах сонирхолгүй байгаа болтой. Учир явдлаа тайлбарлаж байгаа юм. Би одоо ар гэр үр хүүхэдтэй анхаарал тавьмаар байна. Гэтэл дарга нь юу гээл? Тийм үү, тэгвэл яах вэ гэвдэ. Тэ бас худлаа өнөн хэрэгээ илрүүлээд ирвэл хошууж болох талаар чинь ярилцсан энтерг авч байна. Үүний дараа аймгийн цагдаа маань хүүгийнхээ сургууль дээр ирж хүүдээ сум руу томилогдож ажиллах болсноо дуулахад хүн тэрийг нь тоож байгаа ч юм алга. Дуртай дургуул нэг юм аавтайгаа уулзлаа. Тушаал авсан Намсраа төлөөлөгч маань удалгүй хөдөөгийн бүглөө суманд ирээд нутгийн индиан цагдаатай уулзаж болсон явдлын талаар сонсдог. Энэ хоёрын яриа бас үнэн аргагүй юм болноо. Хэргийн газар харуул хамгаалалт тавьсан уу гэхэд манай бодлуудын нөхөр тэгдэгч байж үү энэ хэкснээ бүр халуун зунаар осгож өгсөн гэх гэрчийн мэдээлэл байгаа эдэргээ зогсож байдаг. Тэндэг юм шаар юм аа. Дараагийн үзэгдэлт аймгаас томилогдсон шинжээ жимч цогцтон задлан шинжилгээ хийж тун хачиргалтай гад зүйлийг илрүүлжээ. 36 цагийн өмнө нас барсан шалтгаан цус алдалт ба хөөрхий лудаа сүүлийн мөчтөө их л тарчил зовсон гол шалтгаан амьдараа мал шиг заслаг хэлгсэн явдал. Намсраа цагдаа чамаг хараалаа урсган зүгээр л золгүй үхэл байсан гэд бодоод явж байсан түүний таамаглал нь шал өөр зүйл болж хувирлаа. Хорвоогийн хэрэг явдал барагдах биш дээ Намсраа минь. Удалгүй ахлах Намсраа Ацаа хиймэр сумын засаг даргатай уулзгаар иртэл энэ дарга нь бас овоо сайхан гар сууж байна. Навчин тамиг татах уу, виски уух уу гэдэргээ цаагаараа энэ хэргийг нэг тийшин шийдэрэй гээд байгаа болтой. Хэрэг явдал намчгаар нь хэдэн морины уралдаан зохиож аваад нутагтаа хэдэн жуйлчин татах хүсэлтэй юм бах уу. Улмаар өөрийнхөө ланд 200 томруулчих гээд л үзээд байгаа болтой шүү. Үнэн амар юм ярьдаг гар юм аа. Даргын өрөө мөрөө суманд нэм газар байж болдсон юм уу гэмээр тансаг харагдаж байгаа маа. Энэ кинон дээр гарах үйл явдлууд нь наана хөгжилтэй юм шиг хэрнээ цаагаараа өөр нэг зүйлийг өгүүлээд байгаа маа. Пэтмет хоёр шиг аймаг сумын бүрэлдэхүүн хоёр цагдаа маань ажлынхаа гадаа тамхилангаа ин ярилцсан. Намсраа ах нэг жилж байгаа. Эргээ илрүүлчихвэл ахын дүү офицерын сургуульдаа сураад авьяас чавдартай болоод сумынхаа төлөөлөгч болчихооч тэргээд инспекшн өгөөд л чухмаа чухам. Ах цагдаагийн хувьд бол энэ хэрэг 100% шунхаан сэтэлтэй хүн амны хэрэг юм шиг санагдаад байна гинэ. Нилээн ярилцаж 9 бусын тамаг дэвшүүлсний дараагаар талигчийн амьдарч байсан гэрт нь очин нөхцөл байдлаа танилцах ба өлгөөтэй түрсийг харчаад дотор өмдөө сугартал ноцолцсон багтаа тэргээд хөгжлөө санаа дэвшүүлнэ бас. Талигчийн хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн мэдээлэл цуглуулад явж байтал тэр дунд нь бол 9 шидийн
хүмүүс дурддагдж байна. Харвас сумын атман бололтой бааваа сахалтай нэгэн залуутай уулзахад тэр ингэж байгаа. Лудаа малын ярьж зардаг байсан болохоор хоосон хонох учиргүй. Ууга архиа бол өөрөө мэдээд очдөг байсан аавын хүү л гэж байна. Дэлгүүрийн худалдагч харин ингэж байгаа. Уужиг дээр нэхийд гих энэ сумын бас нэг архичин залуутай хамт орж ирээд гарсан да. Сүүлийн үед чухмал холбоотой оншгол байн хамт яваад байсан. Эдэргээд шинэ сэжүүр хилдгээ. Намсраа ахлах ингэж байгаа. Энэ нэхийд нь лудаатайгоо нэг юм мутлаад нэгийг гөвцсөн юм шүү гэ. Дараагийн таамаглалаа дэвшүүлж эхэллээ. Энэ таамагаас үндэслэн нэхийдийг байгаа газараас нь болохоор хашаарун давхиад очтол тэндээсээ нүүч гисэн байхан дээрээ. Саахалтын залуу ингэж байгаа. Цаадах чинь ер нь эвгүй гар шүү. Миний утсыг өмнө тууж байсан нэг удаатай гэд нэхийдийг ховлоод амжихаа мартсангүй. Шинээр буусан хашааных нь гадаа ирээд хаалгыг нүдэ зогсч байтал хүн амтан гарч ирдэггүй. Тэгтэл хамар хашааных нь шүгүүр ах 2 цагтаа гэртээ орж мэдүүлэг өгөхөр бол нэхийд уржиг дээр бөөн цуснууж туслуулсан амтан хашааны цаана бүдэрч унаад яваад байсан да. Мал гаргаж амь зуудаг болохоор тийм царайтай явж байсан байлгүй дээ. Муу цусаараа тэгэлсэн хог гэд ярьж байтал цагдаа нар ахугийн мэдүүлгийг сонсоод нэхийдийг барьж авах тал дээр Улаанбаат итгэл үнэмшилтэй болоод явчлаа. Бөөн мууга гаргаад бөөн сенсац үн хойлогдын кино. Сэжигтэн нэхийдийн гэрийн хаалгыг нээгээд бууга өрсөөр ороод явтал хайжгуун гэртээ байсангүй. Эхнэрээс нь мэдүүлэг авахад манай нөхөр бол хизээч хүн алах хүн бишээ гэд уйлж унжаад яриад байгаа болтой. Тэгсэн Ахмад Намсраа ингэж байгаа. Энэ хүүхнүүд ийм тэнэг штэ. Зодууж нүдүүлнүү хүн алсан байхад нь ч аягчин хар ямаа өмөөрөөстэй гэд бүр нөгөө эхнэрийн нүдэс харж байгаад муулаад өгдөг насан. Угаасаа бадрангуй цагдаа л та. Намсраач атман болохоор нэхийдийн гэрт нь нэгжлэг хийж гар уцолж яваад шалгаж байтал удалгүй гадаа хашааны цаана бөөн дуу шуу болсоор нэхийд ч орж ирэх нь таарав. Намсраач түүнийг шууд баривчлаад цагдаагийн хэсэг рүүгээ хүн амны сэжигтэн гэж цоллоод аваад гарлаа. Юу болт юм бол тоо? Үзэг солигдоход Ахмад Намсраа ажиллаа хийж өгнө гэж цагдаагийн хэсэгт нөгөө ганц олдсон сэжигтнээ дарамтлж гарч байна. Чи архины халуундаа луудаг төхөөрсөн үү? Муу аягчин хэргийг чинь хүлээлгэх болно доо гэд байцаалтаа эхлүүлж байгаа болтой. Нөгөө нэхийдэн ч гэж нэхийд удаа муу нов шүхэл үз ажил явдлыг нь хийх хүнч байхгүй штэ гэд аваад таялаа. Тэр дунд нутгийн дүү цагдаа гинт нэхийд ахыгаа өмөрч та нэхийд ахыг битээ архичин гэдвэл та энэ хүн чинь бас ихийн сүгээр өвчүүлж өссөн байж л таараа. Одоо тэр сүүн олдохгүй болохоор бол архиа ууж байгаа штэ. Тэргээд овоо том ярьтал аймгийн агаа бол чи битгий хуцаа гэж байгаамаа. Намсраа өргөжлүүлэн чиний наад хувцс чинь тэгвэл яагаад цус болцсон гэтэл нөгөө нэхийд нь Сангрио вино гэж мэдхүү өөртөлж авч байгаа тагалцсан гэд өөдөөс нь сайхан тайлбар тавьчихва. Мэдүүлэг авч байсан Намсрын тэсвэр төвчээр нь яг энэ мөчд бүрэн тасарч нэхийдийг илэгдэж эвхрүүлээд саатуулахад аваачин хорлоо доо өөрхий. Намсраач сумын цагдаад ингэж хэлж байгаа. Эрэг бол тодорхой болчлоо. Нэг архич нь нөгөөгөө гөвчиж. Одоо архины шилэн дээр хурууны хийгийг тааруулаад л прокурор шилжүүлээд боллоо. Хоёулаа удахгүй цод нэмэх нь бата. Монголд эрүүгийн иргэн 90% нь архинаас нь болд юм да. Тэргээд айгүй өөдрөг ирсэн сууж байгаамаа. Намсраа ахлах нэрээ энэ суманд ирээд ор хоронтой гош танилцж амжаагүй хэргийн араас хөөцдөж ихсэн ажээ. Сая л нэг юм амьдрах байшинтай очиод үзтэл тааз нь майр намхан баг босоогоор их цогсох боломжгүй тагж исэн юм хот ба. Шийдчитэл аймгаас дарган залгаад ажлын явцыг шалгаагаад байгаа болтой. Манерч асуудалгүй удахгүй нотолчноо. Сэжигтнийг түр цаатуулсан. Алдахгүй оргуулахгүй найдвартай гэж мэдэгдээд нутгийн бацаан цагдаага бор юмд гүйлгэж хойлоо нэг юм мултлагэд энэ тэрэ боллоо үлдлээ. Маргааш өглөө нутгийн бацаан цагдаа гэртээ ээжтэйгээ өглөөний цайгаа уух гэж сууж байла. Ээж нь түүнээс миний хүү яагаад оройтвоо? Чамаг чинь дахиад нөгөө хар юмаа уугаад алга болчихгүй санаа зовлоо штэ гэтэл манер цагдаагийн ажил чинь тэгээд цаг наргүй штэ ээжээгээ залаа тавьчлаа. Гэхдээ Баска маань энэ хэрэг нэг л бишээ. Сэтгэл зүйтэй санагдаад байх боллоо гэдэл ээждээ өнсүүлээд бас хөөхөн хүүхдээр юм уу зайлвал. Нэрэн бацаан гиснээс манай нутгийн индиан цагдааг Римэд гэдэг юм шүү. За энэ сумынхны оноож өгсөн нэр ус нь гэхдээ үнэн ачаалттай байгааз. Римэдийг ажил дээрээ сууж байтал морио хөдөлсөн хүү орж ирж байгаа нь харагданаа. Нөгөө талд ахлах Намсрын утсан дуурч манай хоёр яаралтайгаар хэргийн газар дуудагдаад очтол ахаад нэг хэрэгтэй хүний цогцос тэднийг ухтаж байгаамаа. Манай хоёр чихний ээлжинд боомлж өгсөн байж магадгүй дэргээ дүнэлт хийх ба. Энэ цогц нь мөн л өмнөх цогц болсон газарт байгаа учраас нэг алуурчинтай олон анги дааллаггүй бишээ цуврал алга байж магадгүй өнтэргээд бөөн таамаглал эргэлдэж байгаа. Монголд өөр дүмнэн ийм онц нэцтэй хэрэг бараг гарч байгаагүй юм байхаа. Хамгийн хачиралтай нөгөө сэжиглээд байсан нэхийт нь саатуулагдаж хонсон учраас энэ хоёр маань дахиад л хамаг хараалаа урсгаад бүх зүйлийг шинээр эхлүүлэх шаардлагатай болж байгаа шиг байна да хөө. За энэ хүү Ацаа Имэр олон киноны маань эхнийг төгсөж байна. Тус бүтээлд ерөнхийдөө өнөөгийн нийгмийн гажуудалтай болж үтэхгүй олон тооны асуудлыг dark comedy байдлаар дүрслэх зорьсон байгааг та бүхэн маань бас анзаарсан бизээ. Монгол ирчүүдийн маань хиймэрлундаа хаашаа яваад байна да. Ямар ч тач цаашид сум аймаг хотын 3 цагдаа нар нэг баг болж тэдний үнэтэй нүүр тул хадал явдал хэрхэн өрнөх бол хэмээн сонирхож байгаа бол Ацаа Имэр олон киноныхаа бус ангиудыг юуны юушны Монгол өгцөөс хүлээн авч үзээрэй. Эх 7 киноны маань бүх ангиуд бүрэн орох юм байна шүү. Ингээд бидний дэмжиж лайк болон subscribe дарахаа мартуузай. Удахгүй сонирхолтой контентоор иргэн уулзцгаая.